Сайн байцгаана уу? Манай Positive Mongolians онлайн төслийн маань үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ амлсан ёсоор Бямд гарагийн өнөөдрийнхөө дугаарт за мөн онцгой зочныг урьсан байгаа. За өнөөдрийн зочин маань за манай зочин болгон онцгой байдаг гэдгийг онцгойлон хэлье. Тэгээ өнөөдрийн маань зочин дөнгөж сая та бүхэн танилцуулгаас нь үтсэн баг. За би олон юм тайлбарлаад яхав. Шууд оролцож байгаа та бүхэндээ уулзъя. За сайн байна уу та? Сайн байцгаана уу? За манай үзэж байгаа үзэгчдээ та өөрийнхөө хоолоор өөрийгөө гоё танилцуулаач гэд. Гэхдээ намайг Оргил гэдэг. Одоо тэгээд энэ гадаадад амьдарч байгаа, сурж байгаа бүх монголчуудаа танай нэвтрүүлгээр ингэж уулзаж ярилцж байгаадаа маш их баяртай байна. Сая ингэж жодогийн дэлхийн аварга ухрааж гүйлгээд үзээ сууж ирсэн. Одоо тэгээ та бүхэнтэйгээ тэрийгэ зогсооч та бүхэнтэйгээ ингээд ярилцах гээд гэхдээ сууж гин. Тий. Баярлалаа. Оргил гэдэг одоо өөрөө юу гэж танилцуулах уу? Оргил гэдэг юм байна. Жижигчин, продюсер. Жижигчин мэрэгчлэлтэй бас продюсераар ажилладаг юм хүн байна. Таныг юугаар онлайнаар ингээд судаллаа. Тэгсэн чинь таны танилцуулгын юунууд дээр зөндөө олон тайлбар байсан л да. Тэрэн дээр л орж жишээлбэл
За Next Top Model телевизэн шоуны шүүгч. Дээрээс нь Asian Got Talent-ийн Монгол дахь продюсер гэсэн байсан. Дээрээс нь Netflix-ийн Марко Пологийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюсер гэсэн байсан. За гэх юмчлэн ингээд бас дээрээс нь та Улаанбаатар олон улсын кино фестивалыг үүсгэсэн үү? Тэгсэн. За гэх мэтчлэн ингээд магадгүй манай үзэгчдийн мэдэхгүй байгаа зүйлүүд байвал та өөрийгөө бас тэр талаараа танилцуулбал. Зүггүй яг наа чи миний хийжсэн ажлууд, миний хийжсэн төслүүд. Тэгээ одоо би 2001 онд Америкийн драмын урлагийн академи гэдэг жүжигчний сургууль төгссөн, Холливуудад байдаг, Лос Анжелест байдаг. Одоо мэрэгжлийн жүжигчний сургуулиуд дотроо бол англи хэлтэй улсуудын одоо хамгийн анхны мэрэгжлийн академи сургууль. 130-аад жилийн түүхтэй. Одоо чинь миний сурж байхад 120 хэдэн жилийн түүхтэй байсан гэдэг чинь одоо бол ер нь 130-40 жилийн түүхтэй бараг болчихж байна. Тэгээд яг би тэнд оюутан байхдаа л ажиллаж эхэлсэн л дээ. Яг жүжигчнэр, продюсераар жүжигчнэр хоёулангаар нь ажиллаад эхэлсэн. Би чи 97 онд Америк яваад тэр сургуульдаа 99 орлоо яалаа эхлээд өөр газар байж байгаа 98 онд. Тэгээд 99 онд анх амралтаараа ирсэн байгаад нэг Монгол кинонд тоглож ирсэн. 2001 он гэхэд Discovery Channel-тай Sink or Swim гэдэг бид нар монголоор бол одоо үххүү сэххүү гэдэг ч юм уу живхүү амьд үлдэхүү Монголд гэдэг нэг юм их том бас тэр үедээ Discovery Channel ч Америкийн том аялын програм тийм MTV-гийн хамтарсан юм. Тэгэл ер нь оюутан байхдаа л жүжигчин продюсер хоёроор ажиллаад эхэлсэн байсан. Тэрнээс хойш бол өөрийн чинь дурдсан бас их олон улсын шин чанартай том төслүүд ажилласан байна. Тий. Баярлалаа. Тийг сануулсан. Тэгээд одоо хамгийн сүүлд бол яг өөрийн чинь хэлснээр 2 жил Марко Пологийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюсераар ажиллаа. 70-аад монголчуудыг одоо Унгарт аваачиж Марко Пологийн кинонд оролцууллаа. Малайзд бидэд бас зураг авлаа. Европын монголчууд мэдэндээ Германаас Унгарын монголчууд бол маш их олноор тэр кинонд бас Европоос ирж оролцож байсан. За мөн Mongolia's Next Top Model гэдэг энэ франчайз болсон том шоуг манай боловсрол телевиз маань албан ёсны эрхтэйгээр нотлон тэнд шүүгчээр ажиллаа. Нөгөө миний ажилласан төслүүд л байна л да. Марко Пологийн хувьд Марко Поло дээр одоо оролцсон нэг хүмүүсийн бүрэлдэхүүн бүгдийг нь тэгэхээр та одоо олж тэр хүмүүсийг холбож өгсөн гэсэн. Ер нь Монгол талын үйл ажиллагаа хариуцсан гэхлээр Монгол улстай холбоотой. Монгол улсаас шаардлагадах бүх үйлчилгээ, бүх зохион байгуулалтын ажил, маркетинг, PR-ын ажил, кастинг одоо жүжигчин сонгон шалгаруулах ажил бүх холбоотой бараа бүтээгдэхүүн Монголоос хувцас хунарын зөвлөгөө буюу яг хувцас хунар авах гэдэг бүхэл ажил хариуцаж ажилласан л та. Тэгээ би бас нэг юм мэдээлэл харсан. Үнэн юм худлын сайн мэдгүй танаас өөрсдөө асууя. Монголын сая дэлхийн мейст оролцсон баяр цэцэг маань одоо бас Холливуудын хэмжээний том кинонд тоглож байгаа гэдгсэн. Тэрэн дээр бас таныг тусалцаа үзүүлсэн гэж сонссон энэ үнэн үү? Ер нь бол анх баяр цэцгийг миссийн тэмцээнд орж байхад нь би бас тэр үед нөгөө нэг нийслэлийн засаг даргын тамгын газраас миссийн тэмцээн зохион байгуулдаг хүмүүстэй тэр том тэмцээнийг зохион байгуулж ирсэн байлаа. Тэгээд тэр нийслэлийн засаг даргын тамгын газрын соёлын газрын дарга нь Батцэнгэл байсан. Одоо нөгөө Куиза гэдэг манай хамт байх тий. Тэгээд намайг бас уцтаад та шүүгчээр орж өгөөч. Бид нэр бас нэг арай өөр төвшөнд шүүлт явуулах сонирхолтой байна гэдэг. Тэгээ би очиж ирсэн. Тэгэхэд би тэр баяр цэцгийг бол ерөөсөө таньдаггүй байсан. Тэгсэн нэг тийм англи хэлтэй, маш их идэвхтэй, чармаалттай. Тэгсэн мөртлөө бас жүжигчний мэрэгчлэр Америкт нэг жил билүүдээ 6 хэдэн сар жилөө суралцаад авцсан жүжигчин болох сонирхолтой гэдэг ийм хүн оролцож байсан. Тэгээд би бол одоо бас их эмзэглэж явдаг нэг юм байдیں۔ Тэр юу гэхээр манай миссүүд дэлхийн тавцанд очиод хоёр хүн англиар холбож чадахгүй хэцүү байдаг л та. Одоо заримдаа бүр хүнд харагдана.
хэлж байгаа тэр англи хэллэг мэллэг бол их муу байдаг л та харамсалтай. Тэгээ би англи хэлтэй тэгээд ийм бас өөрөө ирмэлзэлтэй хүүхэд байхаар нь шүүгчийн бүрэлдэхүүнд бас хамгаалсаар байгаад энэ одоо ийм та олон улсын тавцанд бас Монголынхаа нэр төрийг бодвол наа чин тэгээд сайхан Монгол царайтай л хүн байна. Тэгээ өөрөө идэх зүтгэл сайтай гисээр байгаад би нэг хэлээд явж ирсэн. Тэгээд энэ явсны дараа шүүгчид мөнгө гаргасан байлаа. Би бол өөрийнхөө саналуудлыг хэлчихэд явсан. Тэгээд 3 дугаар байранд ямар ч гэсэн оруулсан байлаа. Тэрнээс хойш би Марко Поло дээр одоо англи хэлтэй жүжигчин хүн гэдэг утгаар нь авч ажиллуулсан. Тэгээд баяр цэцэг өөрөө ч ярилцлагандаа хэлсэн байдаг. Ер нь энэ оргил гэдэг хүн миний ажлын гараа бол их тусалсан баярлаа гэсэн юм ярьдیں۔ Тэгэхээр эрийг л хүмүүс ярьж байгаа байх. Марко Полод бол би энэ манай монголчин англи хэлтэй жүжигчид ховор учраас би манайрыг Марко Полод оролцуулж тоглуулж ирсэн. Тэгээд манай өөрөө их сайн ажилласан, сайн кинонд ч тоглосон, зохион байгуулалтын ажилд ярьж ажилласан. Тэгээд тэрнээс хойш одоо ажлын их амжилттай сайн л явж ах шиг байна тий. За олон монголчуудын өмнөөс бас баярлаа гэж хэлээ. Монголчууд бие бинийгаа гоё дэмжиж ингээд юмнуудад оролцоод олон дэлхийн хэмжээний юмд оролцдог болчихвол тий. Бүр олон хүн жүжигчид англи хэлтэй, бүр англич биш олон хэлтэй болоосай тий. Тэгвэл олон юмд оролцох боломж нь идэх байх. Оргил ахын одоо би яг нөгөө түүхээр ярих юм бол таны бүр бага наснаас эхлээд бас жоохон ярилцмаар байгаа байхгүй. Бас олон үзэгчид таныг ямар орчинд өссөн бол хаана байсан бол бас сайн мэдэхгүй ээж магадгүй. Та бага насныхаа талаар ярихгүй. Наач сайхан сэдв шүү дээ. Бага нас бол би чинь дамбдаржаад өссөн хүүхэд. Манай дамбдаржаад ихэд бол чихтэйхэн сайхан цэвэрхэн манай Улаанбаатар хот маань цэмцгээр их л сайхан байж тээ. Их л сайхан байж. Тэгээд бага нас гэвэл би чи эмээ дээр өссөн, эмээ өвөө дээр өссөн. Өвөө маань намайг 3 настай байхад бурхан болсон. Тэгээд эмээ дээрээ л ер нь өссөн дөө. Эмээгийн эрх хүүхэд. Тэгэл өглөө дамбдаржаагийнхаа хашаанд би ч 5 6 тал байсан юм уу да босоол тэр л их сайн санагдтiin. Тэгэл нар мандцсан нар тусаад л болжморж иргээл. Тэгэл яг эмээгийн эрх хүүхэд үүдэндээ гараад эмээ гэж орилдог. Манай нэг хамаатны айл хойд хашаанд байдаг байсан. Эмээ тэндээс манай эмээ нэг юм жоохон доголдог байсан юм хэрэг залуудаа хөлийн худалцсан. Тэгэл ингээл миний хүү босоо юу гэж гүгээд ирдэг байж лээ. Тэгэл яах вэ? Хашааны хүүхдийн амьдрал чинь тэгэл өдөржин гадаа тоглоод ерөөсөө тэг өглөө нэг цаагаа уучаал тэгэл найз нартайгаа өдөржин хөлөө өмбөгдөөл хөөцөлдөөл байлдаж тоглоал барилтаал ноцолдоол одоо биеийнхаа нуснаас гинэ хамарнаас нусаа сугартал хаяа зодтолтгүй дээ зодтолтол тэгэл үхрийн баасан дээр халтарж унаал ингээл ууланд очиж сайхан үйл мөвл нь бол цан чангаар болгон зундаа сэл боол манж тэр үе сайхан байж усанд орчин тэгэл ингэж л сайхан өссөн шүү дээ багнаас гэвэл тэгээ сургуульд ороод 7-8 настайгаас хот руу шилжсэн л дээ хотын хүүхэд болсон. Мекрийн хүүхэд болсон. Сансар ороод зундаа бол ихтэй цуслан дээрээ заавал сайхан хашаандаа очдөг байсан. Одоо манай хашаач одоо болтол байж байгаа манай нэг хамаатны ах. Ахын гэр бүлд амьдарч байгаа. Тэгээд тэр хашаандаа хаяа очих сайхан л. Одоо харин миний нэг асуух гэдэг юм нь таны одоо хүүхдүүдийн амьдрал одоо бидний бага нас одооны хүүхдүүдийн амьдрал энэ төр бол хоорондоо шал өөрчлөлтсөн шүү дээ. Илүү их ухаалаг утас янз янз ашиглаад энэ тал дээр анзаарч байгаа таны эмзэглэж явдаг ч юм уу одоо бидний бага үед байсан шиг энэ төргээ та боддог юм байна уу энэ тал дээр? Байна. Одоо тэгээ цагийн үедээ л одоо хүмүүс маань амьдрах хэрэгтэй л дээ. Тэгэхдээ одоо бүх юмд хоёр тал байдаг гэдэг шиг бүгд л хоёр талтай л да. Өнөөдрийн энэ нэг цахим ертөнц бол бидний амьдралд бас давуу юм их байна. Гэхдээ хит их цахим ертөнцөөр амьдраж нөгөө амьд харьцаа жоохон алдагдж байгаа юм бас байгаа л баг. Би бол одоо хүн одоо өөрөөсөө л эхлэх хэрэгтэй байх. Би бол гэртээ хүүхдүүдэд олж л өгвөл зурагт энэ гар утас компьютерыг жоохон хязгаарлах тийм дүрмтэй байдیں۔ Өдөрт нэг цаг, дээдл нь 2 цаг
Энэ янз бүрийн оролдуулах тийм сонирхолтой байдаг. Тэгэхдээ их хэцүү бид нар ч нөгөө гараал хамаатны хүүхдүүд, найз нөхдийн хүүхдүүд гэдэл энэ хотхондоо гараал тоглоход нөгөө хүүхдүүд нь бүгд тийм юм барьцсан. Тэгэл яалтчгүй тэрэнд орцсон. Тэгэл одоо бас харьцангуй хөөрхөн том болоод бас гайгүй ойлгодог болоод байна. Тэгтэл энэ ялангуяа манай энэ эрэгтэй хүүхд бол нэлээд компьютерийн тоглоом мэднэ тоглох дуртай. Гэхдээ яах вэ? Өдөржин бас гадаанаа сайхан дугуугаад унаад хөлбөмбөгөө тоглож чинь хүүхдүүдтэйгээ. Тэгэхээр гайгүй. Тэгэхээр ер нь хүн тэрийг сайн ойлгоод зохицуулж лах хэрэгтэй л дээ. Таныг 4 хүүхэдтэй гэж юусэн мэдэг. Одоо бүл нэмсэн үү? 4 хүүхэдтэй юу? Та? Харин чи танилцуулган дээр танилцуулган дээр тэгэл бичсэн байлээ. Хаанасаа тийм мэдээлэл олсон. Би чинь 3 хүүхэдтэй шүү дээ. Тийм үү? Манай эхнэрийг хүүхэд гэж бодох юм бол тэгээ би 4 хүүхэдтэй л болж байгаа юм байна л да. Би харин тань танилцуулгыг зүгээр юунаас хайж байгаа 4 хүүхэдтэй гэж олж юм шиг. Хөө хэрүүсэн мдээгүй штэ гээд. Амны одоо бэлгээр л болготой. Тэгээ 4 хүүхэдтэй болох юм байлгүй. Танай хүүхдээс чи эхнээсээ томроод гадагшаа сургуульд явсан сурагтай. Тэгсэн манай надад хэдтэй вэ? Том охин маань 19 настай шүү дээ. Хөөх. Тэгээд одоо 8 хүрэх гэж байгаа. Энэ 9 сард 8 хүрэх гэж байгаа нэг охин байна. Тэгээд 6-тай нэг банд байна да. За би тантай сая хүүхд насын ярьлаа. Одоо ёстой манай нөгөө гадаад дах монголчуудын маань сонирхож байгаа таны яг нөгөө Америк руу сургуульд явж байсан тэр үе очиж сургуульд ч ямар сэтгэл төрж байсан. Буцаад төгсөөд ирэхэд Монгол ажлын байр хэр байсан бэ? Монголд хэр хүлээж авч байсан бэ? Энэ талаар бас ярилцвал. Яг хөө тэр би ч одоо 97 онд Америк явжлаа. 97 онд Америк явна гэдэг бол ерөөсөө л тэр одоо Марс гариг дээр ангараг гариг дээр л бараг буухаас ялгаагүй тийм хүнд хэцүү байлаа шүү дээ. Өнөөдрийн залуучууд одоо тэрийг ойлгохгүй байх бараг. Тэгээ яг хөө явчт юм байна. Их сонирхолтой төвхөлтэй яаж явж марч нь бол тэрийг одоо нуурч яриад яг хөө ярилцлага ярьдیں۔ Ер нь бол анх очиход мэдээж манай гадаадд байгаа монголчууд бүгд л тийм сэтгэл төрдөг баг. Их хэцүү юм шиг, их ондоо тийм ертөнц нөгөө биднийг чинь угтдаг штэ. Өнөөдөр бол нэлээд нээлттэй нийгэм гадагшаа дотгошоо их явдаг хамаагүй болсон байна. Тэр үед бол одоо соёлын дотлогоонд очиод нэрвэгдэжсэн. Тэр бол яалтчгүй. Ягаад гэвэл Лос Анжелес гэдэг хот бол агуу том хот. Тэгээд тэр Америк хэлтэй хүмүүстэй нутгийн хэлээр нь жүжигчний мэрэгжлэр тэр том сургууль сурна гэдэг бол бас л том даваа байсан л да. Тэгээд даваа гарсан. Гэхдээ одоо тэгээд сургуулаа төгслөө, диплом авлаа. Манай сургуульчаас их чанга сургууль эхний жилийн дараа 50% хүүхдүүдийг хасдаг шалгалт авч байгаа. 50% нь бол тэгээд 1 жил сураал тэнцэхгүй ингээд хасагддаг. Бас их өндөр шалгууртай сургууль. Ямар ч гэсэн тэгээд бүх шалгууруудын даваад Холливуудын мэрэгжлийн одоо жүжигчний сургуульд сурсан анхны монгол хүн болоод 2002 онд нутагтаа ирсэн. Тэгэл одоо залууч байлаа. Ерөөсөө Монгол улсад маань кино урлаг хөгжиж гин гэдэл яг ганц 2 кино хийгээд эхэлсэн байсан шүү дээ манайхан ч. Тэгэл тэр үед хүмүүс нэг 5 сая төгрөгөөр кино хийдэг байхад би чи 20-30 сая төгрөг босгоод амар Монголын анхны тулаантай акшн кино хийгээд өснөөсаа. Тэгтээ тэр нэлээ хүнд даваа болсон. Тэгээд хийх нь хийсэндээ. Тэгээд яг нэг сэтгэлийн хойрлоор Монгол кино одоо хөгжүүлнэ гэж хийцэн. Тэгээд хийснийхаа дараа харсан чинь ганцхан кино театртай байдیں۔ Тэр хэрэг хөөцөн тэр тохойд. Хийх гэж боо юм болсон. Манайхан ч нөгөө киногоо хийж чадахгүй. Маш их асуудлууд гарч ирсэн. Тэгээд яаж хийж байгаа л гүрээсээр байгаа л дуусгаал. Хүмүүс үдсэн. Тэгээд яг нөгөө нэг түрүүн хэлсэн шиг гүйцэтгэж байгаа хүмүүс маань бас гэрээнийхээ хугацаанд киногоо гаргаж чадаагүй. Дуу шүүм, пост продакшн нөгөө тэрийгээ сайн хийж чадлаггүй бас нэлээд хугацаа алдсан. Тэрнээс болоод нөгөө нэг сурталчилгааны ажил маань жоохон сунжирсан энтергээд асуудлууд байгаа. Тиймээ ямар ч гэсэн би бол хувьдаа жүжигчин продюсер хүний хувьд маш их том туршлага сууж продюсер хүний хувьд бол одоо тэгж их мөнгө гаргаад
тэгж их одоо хугацаа хоцроод ямар ч байсан тэгсэн мөртлөө мөнгө бол алдаагүй. Ямар ч гэсэн киног санхүүжүүлэгч нартаа одоо авсан мөнгөө буцааж өгсөн, балансаа барьсан, одоо тэгээд маш их туршлага суусан. Тэгэл тэрнээс хойш ойлгосон. За Монголын кино болоогүй юм байна. Монголын уран бүтээлчд маань бас мэргэжлийн одоо чадвар, зохион байгуулалт үнэхээр болоогүй юм байна гэдгийг маш сайн ойлгоод тэгээд ер нь гадныхантай л ажиллаж ирсэн дээ. За одоо бол харин шал ондоо болсон. Одоо бол би Монголд буцаад тэр чинь одоо их олон жилийн дараа 10 гаруй жилийн дараа л би одоо буцаад Монгол киногоо хийх гээд ингээд төлөвлөгөө гаргаад байж байна. Тэр хугацаанд бол маш олон улсын том уран бүтээлүүд дээр ажилласан, монголчуудаа чамтарч ажиллаа, гадныхантай ч их ажилласан. Таны гадны уран бүтээлүүд дээр гэхлээр за Түрхэндээ хоолд гэд болчлоо. За энэ хугацаанд эргээд юу болсныг нь хараатгая. За буцаад ороод ирсэн. За дуудлага орж ирэхээр ингэж тасалдсан юм байна. За дуудлага орж ирээ дундуур нь гар утсан дээр дуудлага орж ирлээ. Йоо гадны кинонууд гэдэг дээр би дутуу оруулсан байна уу танилцуулга дээр. Нөгөө BBC-ийн за Марко Поло, Netflix-ийн Их Британий BBC-ийн Чингис хаан, Оросын албаны улс Америк, Монголын хамтарсан Тайна, Чингис хаана. Гэх мэтлэн эдгээр кинонуудад одоо оролцохын тулд мэдээж л ингээл таныг Монголоос ориглоо найшраа ирээд тоглоол гэж хэлэхгүй бах тий. Тэгэхээр таны өөрийн айгүй их зүтгэл хөдөлмөр хайл гэрэл хайгуул байсан уу? Эсвэл хин нэгэн тусалсан уу? Яг одоо гол нь л энийг чинь л би бүр яг яриулах гад. Яг тэгэхээр олон залуучууд бас одоо нөгөө урлагийн чиглэлээр сурдаг болсон гадаадад энэ тийм. Тэгээд олон хилтэй залуучууд ч гэсэн Монголдо сурж байгаа манай монгол залуучуудад боломж хэр байна? Та өөрийнхөө энэ түүхээсээ ярих юм бол Гэхдээ яг ер нь бол би түрүүн хэлжээ л шүү дээ. Оюутан байхдаа л би 2000 онд Discovery Channel-тэй анхны том олон улсын төслөө хийсэн гэдэг. Хүн ер нь гадныхантай ажлыг бол мэдээж манай гадаад байгаа монголчууд бол бүгд хилтэй байх. Тэгэхээр тэр их том давуу тал. Миний хувьд бол тэр их том давуу тал байсан. Би хилтэй бол хөлтэй гэдэг шиг 2000 онд анх тэр Discovery Channel-ийн продюсертэй бал булсад зааны поло тоглож явж байгаа танилцсан. Энэ бол их гайхамшигтай түүх. Манай ээж Монголд нөгөө морин поло хөгжүүлдэг байсан. Тэгээд тэр хамтрагч англи хүмүүс нь балбад бас зааны поло тоглоулдаг. Тэгээд бид нарыг ураад ийм сонин газар тэгээд Discovery Channel-ийн Сингапур продюсертэй танилцаад тэгээд би чинь нөгөө тэр Монгол улсыгаа яриад Монгол улсынхаа түүх газар шороо байгаль яриа тэр хүнд их таалагдсан л та. Тэгэл ерөөсөө нэг өдөр над руу холбогдоод бид хэд нэг юм нэвтрүүлэг авч байгаа. Монголыг одоо цуврал 7 нэвтрүүлгийнхаа нэгийг монголоор хиймээр байна. Монголыг сонголоо гэж. Тэгэл би ерөөсөө миний анхны продюсерийн ажил эхэлсэн. Би Монголоос зохион байгуулалтын бүх ажлыг хийгээл ардын армийнхантайгаа цэрэг Атланбаалхын яамныхантай яриад тэр вебсайтлэл бүх Монгол улс даяар яваал. Хөөмийг сурталчилсан, хотыг гооч сурталчилсан, хөдөөний соёл, хотын соёлоо хослуулсан юм сайхан нэвтрүүлэг хийжээ л. Тэгээд ер нь хүний харилцаа холбоол байдгийн шүү дээ. Одоо манай энэ амжилт гаргаж байгаа олон улсын тавцсан жүжигчин уран бүтээлчдийн хүмүүсийг харахад хүнтэй их сайхан харьцаж чаддаг. Одоо нөгөө л нэг баяр цэцэг гэхэд бол их сайхан олон хүмүүстэй найзалдаг, харьцдаг, харьцаа сайтай. Ер нь ямар ч ажил дээр тэр тусмаа энэ entertainment бизнест бол хүний харьцаан дээр тогтдог. Тэгээд хүмүүстэй гоё сайхан харьцаад өөрийгөө ойлгуулж чаддаг хүнтэй бол одоо найз олонтой хүн л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм ээ. Одоо найзуудаараа хэдүүлээ сайхан хамтарч ажиллаад, хамтарч юм бүтээгээд явдагтай л ер нь адилхан. Тэгээд тэрнээс хойш бол түрүүн чиний асууж байхдаа хэлжсэн шиг над руу бол ерөнхийдөө миний Орос найз нар байна, Америк найз нар байна, Сингапур найз нар байна. Эдгээр маань бол над руу яг чиний хэлдэг шиг уцтаал залгаал. Өө ориглоо хүрээдэр ийм нэг кино байна гэдэг. Үнэхээр тэгдэг. Тэгжэл одоо би ажил олж исэн. Ерөөсөө тэгдэггүй байх гэж чиний хэлдэг шиг биш. Яг тэгжэл. Яг тэгжсэн. Яг тэгвэл одоо BBC-ийн Чингис хаан бол мэдээж тэгээгүй л дээ. BBC-ийн Чингис хаан бол их нөлөө үзүүлсэн. Яг тэгэхээр их том телевиз, их том
одоо дэлхийд нэртэй хүндтэй алдартай ийм том компани учраас тэр BBC-гийн Чингис хаан тоглосноос хойш бол мэдээж тэр чинь дэлхийд даяар байнга л олон телевизүүдээр гарч идэг кино. Тэгээд тэрнээс хойш бол манай энэ Бурятад байдаг, Оросд байдаг найзууд танилцж холбогдож ямарваа нэгэн ажил хийхэд BBC-гийн Чингис хаан тоглосон гэдэг нэрээр бол их үнэлж. Тийм. Одоо тэгэл тэрнээс хойш бол ер нь яг нөгөө хэлсэн шиг л ийм кино байна. Энд чи ирэх үү оролцох уу гэл ингээл явдаг болсон. Тэгэхээр мэрэгжлийн ажлаа сайн хийх хэрэгтэй, хүмүүстэйгээ харьцаа холбоогоо ч сайн өргөжүүлж явах хэрэгтэй юм байна. Одоо нэг кино кастинг тим явагдаж байгаа энэ гэхэд өөртөө ингээ мэдээлэл илгээдэг ч юм уу одоо ингээд тиймэрхүү байдлаар ингээд энэ тэнд азар ингээд кино юунд оролцох боломж нь хэр байдаг вэ? За яг хөө ер нь бол тийм ер нь бол наадах чинь яг л мэрэгжлийн кино урлагийн мэрэгжлийн орчинд ажиллаж байгаа амьдарч байгаа хүний бол зайлшгүй хийж явах хэрэгтэй ажил шүү дээ. Би чинь их сонин өөрийнхоороо их явдаг тийм зантай хүн. Тэгээд надад бол эйжент энтер гэж ер нь юм байсангүй. Би бол одооноос бол харин яг ганц хоёр тийм юм хийдийм үү гэж бодож байгаа. Гэхдээ гадаад дотоодын энэ уран бүтээлд оролцъё гэж байгаа хүмүүс бол яалтчгүй 2-3 газар тийм агенттай болчих хэрэгтэй. Эсвэл менежертэй те эсвэл эйженситэй бол одоо агентлаг л гэсэн үг шүү дээ монголоор бол тийм ээ. Жүжигчдийг одоо цуглуулад одоо тэр хүнд ажил олж өгдөг. Сүүлийн үед бол ер нь менежерүүд бас их агентлагуудын оронд ялангуяа Америкт бол их давуу гарч ирж байгаа. Ягаад гэвэл агентлагууд хэд их олшроод бас зарим үед ажиллаа сайн хийж чадахгүй байх гэсэн шүүмжлэл их гардаг. Их олон жүжигчдийг цуглуулчаад ингээд бас бүгдээрнгийн сайн анхаарал хандуулж чадахгүй байх гэсэн юм гардаг. Үнэхээр жүжигчний мэрэгжлэр сурах гэж байгаа биш ээ. Ажиллах гэж байгаа хүн бол Европт нэг, Америкт нэг, Азид нэг ч юм уу ийм агентлагт харьяалагдаж явах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө материал, зураг хийсэн юмнуудыг үзүүлээл өгөөл. Тэгэл тэд нар чинь яг холбогдсон шүү дээ. Энэ бол яг зөв мэрэгжлийн арга нь багхгүй юу? За энд нэг ийм ажил байна. Мэдээж яг амьдарч байгаа газартаа бол хамгийн их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ бас боломж байдаг бол одоо өнөөдөр чинь нөгөө цахим ертөнцийн нэг давуу тал нь яг жив дээр одоо ингээ яриа сууж байгаа шиг одоо орчин үед бол цахим ертөнцөөр кино пробонд орох магадлал тий боломжтой болцсон. Угаасаа зарим хүмүүс зөндөө тэгж байна. Одоо ингээл бичлэг хийгээл явуулчин. Тэгэл нөгөө кинонд жүжигчтэй сонгон шалгаруулж байгаа хүмүүс ч бол ингээд хараад үзэж хараад ингээд шийддэг болцсон. Тэгэхээр нэг том асуудал шүү. Гэхдээ яг амьдарч байгаа газараа бол мэдээж гол анхаарлаа хандуулад эндээ яаж явах хэрэгтэй л дээ. Агентлагт харьяалагдаад тэгэл пробонд сонгон шалгаруулалтанд очиж оролцсноор л ажил олж авна шүү дээ. BBC-гийн Чингис хаан дээр бол би бас яг тэгж л байсан. 7 удаа Улаанбаатарт намайг сонгон шалгаруулалтанд оролцуулж байсан. Тэгээд 7 дахь удаа дээр нэг Монгол биш өвөр Монгол нэг жүжигчтэй би тунжуулсан юм байлаа. Манай киноны продюсерууд чинь Англи, Америк, Германууд байсан. Тэгээд Англи, Америкууд нь намайг сонгоод, Германууд нь өвөр Монголыг сонгоод тэгээд би ялж ирсэн юм байл. Хэлжсэн тэд нар тий. Тэгэхээр бас аягүй хөдөлмөр хувь хүнээс өөрөөс нь их зүтгэл их шаардж байгаа юм. Таны ярианаас бол их харагдчих, сонсогдож байна. Тэгэхээр олон үзэж байгаа үзэгчдүүд нь бас ойлгож байгаа. Өөртөө л ер нь итгэвтэй байж л юмд оролцох. Тэглгүй яг одоо манай гадаадд байгаа монголчууд маань бол ямарваа нэгэн зорилго тавиал, ямарваа нэгэн учир шалтгаанаас л одоо гадагшаага явсан, зорьсон юм байгаа ш. Би ч гэсэн муу ялгаагүй 97 онд одоо жүжигчин болно, Холливуудт нь сурна, тэгэл зорилго тавиал явж яла их том зорилго тавих хэрэгтэй, тууштай зүтгэх хэрэгтэй, өөрийгөө задалж нээж явах хэрэгтэй. Тэгэл зорилго бол дандаа л өндөр байх хэрэгтэй. Тэгээд зүтгэл ажиллаад хөдөлмөрлөл авах хэрэгтэй. Амар юм гэж байхгүй, унан босно, ядран зүв. Гэхдээ одоо тэгээд сэтгэлийн тэнхээ гаргаад Монгол хүн чинь ер нь төвчээр хатуужил тарих толгой ухаан сэрэг мундаг шүү дээ тэгэл зүтгээд авах хэрэгтэй тийм. Та тэгээд за ийм гоё мэрэгжлийн ийм гоё газар Холливуудад байрлалтай одоо тэр гоё сургуультай төгсчөөд ийм гоё маа ингээ өвчлөөд хамаг юм адлахаа хийчээд Монголдо ингээ их орондоо
2002 онд хийсэн гэж байгаа штэ. Очоод мэдээж шууд л ингээл пал гээл ажил олдохгүй байсан байх. Тэгээд энэ их сурсан юмгаа яг яаж Монголдоо ингээд сурсан юмгаа өрөөгөө жин гарах уу гэдэг дээр бас асуудал үүсчихсэн байх те. 2002 тэр үеэсээ бас дурсаад ярил мэдээж би яг нөө муухай талаас нь ингээд Монгол хэцүү мэцүү гэж бол яриулах гаагүй юм шүү. Зүгээр л тухайн үед тэр байсан хэцүү зүйл яаж даван туулсан бэ? Өнөөдөр чамайг яаж ч хүссэн Монголоо муухай гэж ярихгүй. Тэстэ тийм учраас л би Монголдоо тэгэл сайн нарийн шүү яриулах гаагүй шүү гэдэг хэрэг тэгж байгаа шүү. Монголдоо ирээд Монголд хичнээн түрүү миний хэлсэн шиг мэрэгжлийн хүн ховор зах зээл нь байхгүй кино урлагийг одоо яг үннийг хэлэхэд бол өнөөдөр хүртэл тогтсон төрийн бодлого кино урлагийг хөгжүүлэх төрийн бодлого Монголд одоо дутагдчихлаа. Айхгүй л. Тэгэхээр одоо ингээд амар юм байдгүй гэдэг чинь л энэ байхгүй. Одоо тэглээгээд би Монгол хүн учраас ямар Монголоо их орноо орхиод явуултай биш тийм ээ. Би бол одоо Монголдоо байж ээж л сайхан хүн шиг одоо амьдралыг мэдэрдэг. Тийм учраас одоо ингээд хичнээн миний хайртай дуртай мэрэгжлэр байнга сайхан ажиллаад олон улсын хэмжээний төвшөнд байгаад байх боломж байхгүй байгаа боловч би тийм болохын төлөө ажиллаж зүтгэж юм л да. Бүр 2002 онд ярих юм бол тэр бол бүр хэцүү байсан. Өнөөдөр бол харин хамаагүй дээр болчихсон. Үед бол тэгээд яах вэ? Би түрүү хэлсэн. Зорилготой тууштай хүн учраас тэгэл зүтгэсэн. Бүх бэрхшээлүүдийг давсан. Тэгэл 2-3 жил нэлээд юм болж ээж 2-3 би чинь 4-5 он гэхэд киногоо гаргацсан байна. 2 жил бол зогсоо зайгүй ер нь янз бүр болж зүтгэж ажил мөнгө төгрөг санхүүгээ босгож авсан да. Тэгээд нэг анхны яаж боевик киногоо хийсэн. Хүмүүс бол ер нь их үнэлсэн тэр киног бол. Сайхан их сайн кино болсон гэд. Тэгэхдээ бол одоо цаашд бол ингэж ийм уран бүтээл хийх явах хэцүү юм байна гэдгийг ойлгосон. Одоо бол ондоо шүү харин. Одоо бол үнэхээр Монгол маань сайхан болж байгаа. Одоо бол бид нэр дэлхийн хэмжээний уран бүтээл Монголдо үйлдвэрлэнэ л гэж дайрна ер нь бол. Баг нь хэр бүрэлдэж байна. Одоо яг ингээд өмнө нь одоо жишээлбэл зүгээр үзэж байгаа үзэгчид бас зүгээр ойлгоорой. За өмнө нь тухайн 2001-2 онд бол гадаадд сургууль төгсөөд ирсэн жүжигчин одоо тийм хүмүүс маш цөөхөн байсан шүү дээ. Орос морсод ч юм өөр сургууль те. Тэгээд одоо болохоор нэлээ их ингээд хүмүүс Солонгосоос ч байгаад Америкаас энэ тэндээс ингээд төгсөөд ирж байгаа бах. Америк энтрээс. Тэгэхээр нөгөө одоо нэг тийм групп бол групп баг энтер одоо бүрэлдээд одоо ер нь бол та ганцаардах үгээр болсон шүү дээ тий. Тий тэр бол асуудал болсон тий. Би наав нь яриа өгж байгаа чимээг байгсан чи манай охин бүр ингэсэн үлми дээрээ явж юм. Зүгээр миний охин зүгээр яв. It's okay. Зүгээр. Тий одоо нөхцөл байдал шал өөр болсон гэдэг чи яг тэр утгаараа одоо бол 2003-4 оноос л би түрүү хэллээ 2000 оноос л ер нь би олон улсын төсөл дээр ажиллаж эхэлсэн шүү дээ. Тэгэхэд л надтай хамтарч ажиллаж байсан залуучууд мөн 2004 онд чинь BBC-ийн Чингис хаан гэж кинон дээр бол асар их монгол уран бүтээлчд ажилласан шүү дээ. Тэр бол аюу том киноны үйлдвэрлэл Монголд явагдсан. Бүхэл бүтэн сар гаруун турш 35 хоног зураг Монголд авахад агуу том баг Америк, Англи, Польш өшөө хаанахчлаа маш олон хүмүүс олон улсын том баг бүрэлдэхүүн их том уран бүтээл дээр ажиллахад тэндээс маш их туршлага суусан залуучууд маань одоо бүгд байна. Мөн тэрнээс хойш олон улсын том жижиг кино төслүүд дээр ажилласан мундаг уран бүтээл Монгол бол одоо байна. Тэгээд сүүлийн 2 жил би түрүү хэлсэн дэлхийн том хэмжээний одоо 100 сая доллараар хийгддэг 10 ангид Марко Поло гэдэг кинонд бүхэл бүтэн 2 жил бид нар ажиллаа. Эндээс бүр ингээд 2 метрийн зайнаас Холливуудыг том мэрэгжилтнүүдийг яаж ажилтгийг харлаа. Тэгээд ер нь би дутаадах юм байхгүй юм байна гэдгийг ойлголоо. Тэгэхээр одоо бол ерөөсөө бүх юм хийхэд боломж юм байна.
За киноны тухай таны одоо оролцож байсан нөө төслүүдийн талаар бол ярьлаа. Одоо харинд би танаас олон хүмүүсийн бас мэдж байгаа, бас таны ярихыг хөглөөж байгаа нэг асуулт яриа байгаа. Тэр нь та төрийн байгууллагад ажилд орж исэн тий 13 4 онд ажиллаж исэн. Тэгээд 12-оос 14 он. Аха. Энэ хугацаанд та төрийн байгууллагад ажиллахад одоо ямар зүйлсүүд хийгдэв? Дээрээс нь тухайн үед ажиллаж байхад эн чинь бас анхны удаа та яг нөгөө төрийн байгууллагад ажиллаж исэн тэр үед те. Тэгээд энэс хойш нөгөө таны одоо төлөвлөсөн ажлууд хэр бүтэмжтэй болсон, хэр одоо өөрчлөлтүүд гарсан бэ? Яг би 7-8 онд Цагаангайг боловсрол соёл шинжилгээ ухааны сайд байхад соёлын асуудал, киноны асуудал хариуцсан зөвлөхөөр нэг жоохон хэсэг хугацаанд ажиллаж ирсэн. Тэр бол гэхдээ яг төрийн албан хаагчийн статус зөвлөх гэдэг чинь арай л тэгтэл төрийн байгууллагад ажилласан юм. Тэрнээс хойш бол тийм бүр яг ингээд цагийн өглөө 8-аас оройн 5-6 хүртэл ажилладаг албан тушаал бол тий 12 онд ажилласан. Соёлын газрын дараагаар ажиллаж исэн. Соёл спорт аялал жуулчлалын яам гэж техник сайхан яам байлаа тэр үед. Манай энэ төр засгийнхан соёлын яамаа бол сүүлд нь тэгээд татан буулгасан. Би бол тэрийг маш буруу гэж ойлгодог. Өнөөдөр одоо соёлын яам гэж тусдаа байхгүй зүгээр боловсрол соёл шинжилгээ ухааны яам нь соёлын газар гэдэг жижигхэн газар бол одоо байж байна. Тэгээд би түрүү хэлжсэн шиг одоо би чинь тэгээд киноны нөхцөл байдлыг Монгол улсад ойлгоод тэгээд за яг хөө би ингээл Америкт очиод ч юм уу Оросд би бол Оросд сургууль төгссөн Орос хэлтэй хүн. Оросд очиод ч юм уу яг тийм агентлагт харьяалагдаад цэвэр жүжигчнэрээ ажиллаад ингээд явж болох байсан л да. Гэхдээ би тэхийг хүсээгүй. Тэгээд би Монголд ер нь энэ нөхцөл байдлыг өөрчлөх ёстой байна гэдгийг ойлгосон. Тэгээд хаана очиж өөрчлөх юм бэ гэхээр тэр төрийн яаманд очиж хууль санаачилж эрх зүй орчин, татварын орчин мөн уран бүтээлийн урлагийн орчныг бий болгож иж өөрчлөгдөж юм байна гэдгийг ойлгосон учраас тэр газар нь очиж ажилласан. Тэгээд мөн бас гар нийлэх, санал нийлэх ажиллах ийм одоо сайд байсан учраас тэр сайдууд өөрөө намайг өдөө явж явах нэг санал тавьсан. Тэгэл би орсон доо их сонин. Тийм тэгээд ер нь бас нэлээд ажил одоо эргээд харахад хийсэн гэж хэлж ярьж болохоор юм байлээ. Нэлээд юм хийсэн. Одоо киноны тухай хавь түрүүн чиний хэлсэн нөгөө Улаанбаатар кино наадмыг яг өмнө тийм наадам байх нь байсан. Гэхдээ би бол тэр наадмыг бараг л шинээр бий болгосон гэж хэлж байгаа. Яагаад гэхээр миний тэр одоо бий болгосон Улаанбаатар кино наадам маань бол яг цэвэр олон улсын шинж чанартай кино наадам болсон. Яг бол дэлхийн шилдэг кинонууд ирдэг. Дэлхийн шилдэг продюсерууд, найруулагч нар ирдэг. Ийм кино наадам байгаа. Тэр нь тэгэхээр мэдээж дандаа тэгтээ урлагийн арт хаус кино талдаа. Тэгээд жил болгоныг улсыг онцлон фокус онцгойлон тодорхойлоод тэр улсынхаа киног арай түлхүү танилцуулаад ингээд бусад улсын кинонууд бас маш ихээр ирнэ. Би тэд Францын одоо киночид Франц элч сайд яам их ойрхон бидэртэй ажилладаг. Францын киног онцолж ялаа, Туркийн, Солонгосын, Америкийн ингээд 4 жил хийгдсэн дээ. Одоо энэ жил одоо 10 сард хийгдэн, 5 дахь жилдээ хийгдэн. Нэг хийлээ 2 ч киног Пусаны кино наадамд уралдууллаа. Нэг кино Шууд Пусаны кино наадмаас Гран-пригийн авлаа. Алсын гэдэг кино байгаа шүү дээ манай. Тийм. Тэр чинь би яаманд байхдаа бас ко-продюсер санхүүжүүлж ялаа. Шарга дааг гэдэг киног бас санхүүжүүлж ялаа. Хоёулаа Бусан явсан. Сумын соёлын төвүүдэд кино театр болгох ажлыг эхлүүлээд амжилттай хэрэгжүүлж ялаа. Тэр хэр амжилттай байж байгаа вэ? Тэр сайн явсан. Тэгэхдээ нөгөө тал зам дээр зогссон. Одоо энэ төр бугшсан одоо юу гэмдэ одоо энэ хит намчрахсан эсвэл нөгөө нэг авилга төр засгийн нэг Монголын хөгжлийг нэг хойшин татдаг нэг муухай юм байна шүү дээ. Одоо
энэ сошиалар хүртэл зөндөө яригдаалаа тэр төр засгаа хүртэл 8 альцахтай тулцсан одоо ийм айхтар муухай үзэгдлүүд бол Монголд байна. Зөндөө байна. Тиймэрхүү маягийн юмнаас болоод тэр төслийг гацаасан. Би одоо дуугаа яж чаддаг юм чинь шууд хэлээл ингэж болохгүй гэл тэгэл одоо яамнасаа гарч исэн да. Уулнаас тэр амжилттай хэрэгжсэн эхний 20-30 сумд бол би маш сайн өөрөө гардаж ажиллаад дараагийн тэр тендер нь тэр бодлоосон хүмүүс нэг тоног төхөөрөмж авсан болоод тэгэл орхисон юм шиг. 30-40 сумын тоног төхөөрөмжийг би одоо бол тэр ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Тэгээ. Ямар ч нэг 200-300 сумаа бол кино театртай болгочих хэрэгтэй байна. Тийм бол манай кино зах зээл томроо явчихна гэсэн. Гадаадаа монголчууд болон одоо ер нь бид хэд бүр нь бас сайн ойлгохгүй байгаа л дээ нөгөө сумдуудад болон аймагуудад ингээд кино театртай дүүрэг болгондоо ч юм одоо ингээд кино театрыг ихсэх тусам одоо Монголын соёлд одоо Монголын юунд их өөрчлөлт орно гэд энэ талаараа та яг гоё тайлбарлаад хэлвэл би бас энийг сайн ойлгохгүй явсараад айгүй хожуу киногаар хүмүүс соёлждаг юм байна. Киногаар хүмүүс хүмүүжигддэг юм байна гэдгийг айгүй хожуу ойлгосон байхгүй. Тэгээд бас олон залуучуудаас ойлгоогүй явж магадгүй. Тийм учраас та энийгээ бас гоё тайлбарлаад өгвөл. Тэгээ одоо кино бол одоо олон урлагийг өөртөө шингээсэн маш том үзэл суртлын маш том зэмсэг байхгүй юу хэрэгсэл. Бид бодлоо Монгол улсынхаа дархлааг бид нар чинь нөгөө нэг соёлоороо авж үлдэж ингэж хөгжүүлдэг л дээ. Монгол соёлоо алдаад Монгол хүн одоо монголоороо ярихгүй, монгол их хэлээ жишээлбэл мэдэхгүй. За тэгээд үндэсний хувцаа өмсдөгөө. Дээрээс нь үүх түүхээ мэддэгөө. Ингээд монгол царай одоо цусан байгаа боловч энэ бүх юм алдчих юм бол одоо Монголоо алдаад эхэлдэг байхгүй юу? Монгол биш болоод эхэлнэ дээ. Тийм учраас энэ монгол соёл, энэ монгол түүх, монгол хэл, монгол хязгаар хэл хязгаар гэдэг чинь нэг утгатай холбоотой үг бас санамсаргүй тохиолдол биш л дээ. Энийг хамгаалж энийг хамгийн сайн хүнд ойлгуулж сурталчилж чаддаг юм юу вэ гэвэл кино урлаг байдаг байхгүй. Кино урлагаар дамжуулаад маш энгийн жишээгээр л ярил л да одоо. Киногоор одоо дамжуулаад бид нэр өнөөдөр Монголд одоо сая жишээлбэл тэр нэг жил 2 жилийн өмнө байна уу да. Тусгай салаа гэдэг олон ангид кино гарсан. Цэргийн хүүхдүүдийн амьдралын тухай. Тэгэхэд монгол залуучууд бол ерөөсө цэрэгт явах сонирхолгүй, тэгээ цэрэгт дургу, тэгээл одоо цэрэгт явж яад ингэдэг ойлголттой байсан. Тэгэхээр тэр тусгай салаа гэдэг киног тэр мундаг уран бүтээлчид нийлээд хийгээд ингээд гарсны дараа цэрэгт явах хүүхдүүдийн очер дийлдэхээ байсан. Тийм гэсэн яг сонссон. Тэр кинон дээр гардаг цэргийн анги руу бол бүр ер нь хүүхдүүдийн аав ээж нар нь уцтаад "Үе манай хүүхд наа цэргийн ангид чи орыг ин явъя" гэдэг. Тэгээд төрийн албанд одоо орохын тулд цэргийн алба хаах ёстой гэд хууль дүрмтэй болсон байсан. Гэтэл тэр кинон дээр ганцхан одоо дүрээр тэр ганцхан өгүүлбэр хэлүүлээд энэ бодлогыг ойлгуулж чадсан. Хүмүүст. Тэгээд одоо төрийн албанд орохын тулд хүмүүс цэргийн алба хаах ёстой байна гэдгийг бүгд мэдсэн, ойлгосон. Тэгээд одоо цэрэгт одоо төрийн албанд орохын тулд явдаг болсон. Өмнөх жишээнүүдээс дурдах юм бол одоо дээр үеийн Аман уур гэдэг кино байдаг да 60-аад оны үеийн. Тэрэн дээр ингээд нэг айл нүүж өгдөг байсан. Хот барилга гоё шинэ Улаанбаатарыг босгох гээд барилга барих гэжсэн чинь нэг айл нэг имээ нэг их ч тэгээд гуай энэ одоо миний эцэг их яашаа. Тэгэл одоо тэгсэн чинь хөдөөнөөс нэг одоо хажуу айлынх нь хүнчлүү таньдаг хүн нэрэл нэх гоё байр майранд ороод ингээл амьдэрсэн чинь ойлгоол сүултээ тэгэл үнүүгээл тийм ээ. Тэгэл энэ одоо юу гэдэг ингээд одоо хэдэн 100,000 сая хүнд ингээд ойлгуулж одоо юу гэдэг хэдэн одоо өнөөдөр нэг 300-500 сая төгрөгөөр Монгол кино хийж байгаа бол тэр мөнгөөр баахан хүн хөлслөөд ингээд ойлгуулах гэж явуулахад бол явуулснаас нэг кино хийгээд сайн кино хийгээд гаргахад бол хурдан ойлгодог маш амархан хүмүүст хүрдэг. Тэгэхээр кино урлаг маань өөрөө энэ тийм их сайн
чадамжтай л ийм урлаг юм байна. Өөрөө гүйчтэй. Хүмүүс тэгж ярьдаг юм биш үү? Нэг ном уншснаас бараг хэд дахин олон ном унших юм бол нэг кино үзсэндээ үзнэ гэж бас ярьдаг шүү дээ. Яг нь номтой харьцуулж одоо зөв буруу ном ч гэсэн номоос маш их сайхан ухаарал авна. Яг л ялгаагүй ном кино хоёр бол. Кино бол ингээд нэг байн гарч идэг. Ном уншихад бол нэлээд бас цаг хугацаа шаардна. Кино бол маш богино хугацаанд тэр мессежийг хүргэж өгдөг тийм ээ. Тэгэхээр кино бол өөрөө энэ бараг төрийн бодлого, хар хайрцагны бодлогод багтсан байх ёстой ийм олон салбар юм байгаа юм. Яагаад гэвэл соёлын давталгаа гэж нэг айхтар юм байдаг. Өнөөдөр манай Монгол улс бол одоо маш их солонгос гадны киноны дайралтанд нэрвэгдсэн, ялагдсан, бүгд тэрнийг автагдсан байгаа юм. Энийг өөрчлөхийн тулд бид бас яманд байхдаа ажил хийсэн. Тэгээд 60% Монголын уран бүтээл гарч явах ёстой гэдэг нэг юм зохицуултыг хийцсэн байгаа. Одоо бол уламжлалт ажиллаж тий Монголдо кино үйлдвэр барих хэрэгтэй. Тэр тусгай салаа шиг одоо Монголын тэр цагаан хадаг шиг алсын удирдлага шиг шарга даах шиг ингэж Монгол соёлоо, Монгол хүнээ, Монгол залуучууд хаан амьдралыг, Монгол Монгол орн байлгах тал дээр энэ онцлог бүтээлүүдийг маш ихээр хийх үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Тэгжээж бид нар монголоор нь авч үлдэх юм. Одоо яг энэ ажил дээр яг юун дээр ингээ гацдаг вэ? Жишээлбэл одоо улсаас нь хууль дүрмийн ингээ зохицуул киноны тухай хууль батлана гэдээсэн би бас тэрийг сайн мэдээгүй л дээ. Тэр юу болсон бэ? Юун дээр гацдаг вэ гэхлээр нөгөө Монгол улсын төрийн нэг залгамж чанар нь алдагдсан. Төрийн тогтолцоо нь одоо хит их намчирхсан, хит их талтсан учраас тэрнээс болоод бодлого тогтвортой явдггүй 2 жил болоод ч юм уу жил гаруй болоод бодлого нь өөрчлөгдөж идэг. Засгийн газар нь солигдож идэг, нам нь солигдож идэг, хит их нөгөө талцдаг, хит бие биентэйгээ ойлголцож чаддгүйгээс болоод тогтвортой бодлого явагдаж чаддаг. Тэрнээс болоод энэ эрх зүйн орчин бүрддэггүй, нөгөө нэг киноны тухай хууль нь батлагдаж өгдөггүй ингээд байгаад байдаг. Тэгэхээр энийг одоо тэрийг болоод л одоо бид хэд илүү бүтээлч, илүү сэтгэлтэй, илүү сайн сайхан юмыг бодож л ингэж ажиллаж амьдрах хэрэгтэй байгаа юм л та. Тэгэхээр засарч болдгүй юм бол биш. Энэ бол засарч байгаа. Багаар засарч болно. Тэгээ багаар засарч байгаа. Бид тэр тал дээр бүх фронтоор ажиллаж байгаа. Ажиллахч болно. Тэгэхээр ямар ч гэсэн энэ бүгдийг засаж сайн сайхан цаг ирүүлж Монголынхоо кино урлагийг бол хөл дээр нь босгоно. За одоо харин та саяхан шинэ ажил авсан те? Энэ ажлынхаа талаар танилцуулбал. За яг би сая Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын захирамжаар орон тоон кино урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдсон. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд нэг одоо бараг 10 тонн жин үү 2-7 оноо ч байгаа. Одоо ерөнхийлөгчийнхаа тамгын газрын ажилтнуудтайгаа танилцаад өөрийнхөө энэ саяны одоо ярьсан ажил бодлогоодыг санаануудаа хэлээд ойлгуулад тамгын газартаа гэрээгээ байгуулад ингээд байж байна. Одоо 9 сарын 18-наас хойш төрийн ордонд засгийн газрын ордонд иргэний танхимд энэ өөрийнхөө кино урлагийн бодлогын талаар би киночтой буюу үндэснийхээ кино урлагтай холбоотой байж болох хамтарч ажиллах компани, уран бүтээлч, төр засаг яам тамгын газруудын хүмүүстэй нэг юм уулзалт хийнэ. Тэгээд л одоо ажилтны орондоо ер нь ажилдаа орцсон явж байгаа. Түрүү би ярьсан шиг одоо бид хэд бол улс эх орноо хөгжүүлэхэд хэрэгтэй байгаа бодлого ажлуудыг бид дэмжиж кино урлагаараа одоо харуулж одоо арт түмэн үзэгчдийнхаа сайхан таашаалд нийцүүлсэн ийм уран бүтээлүүдийг хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. За яста сайхан санагдаж, сонсогдож байна. Дээрээс нь бас үзэгчтэй бас хандаад нэг зүйлийг хэлэх юм марцсан байна. Оргил ах маань англи хэлтэйгээс гадна герман хэлтэй юм билээ те. Орос 3-ыг төгссөн учраас орос хэлтэй юм билээ.
Ja, ich spreche ein bisschen Deutsch. Тэгээд бас зөндөө олон залуучууд бас тун утгагүй бас оргил ахын хийж байгаа энэ ажилд нь нэмэр болоод тэгээд олон энэ зүйлүүд нь бас бүтэмжтэй болоод энэ сум болгон аймаг болгонд ингээд юутай болчих юм бол кино театртай болчих юм бол гаргах кинон тэгээ аянда нөгөө нэг юунд бэлтчих юм бол юу төвлээ нэг үг Зохицуулын нь савын бэлтчих юм бол юуны бэлтгэцнэ л гэдэг штэ тэр үгийн санахгүй. За яг тэр шиг л кино театрууд нь бэлэн болоод ингэчих юм бол бас олон хүмүүс киногоо хийгээд олон монголчууд бас киногоор дамжуулж маш их зүйлийг ойлгож шинжлэлт бас ирэх байх гэж итгэж байна. Маш сайхан санаа байна. Манай охин хай гэж. За харъя. Нас харагдсан. Сайн уу? Hi. Их 8 настай гэлөө. How can you see yourself? Сайн уу? Сайн уу гэж сонсож байна. Сайн уу? Чамайг одоо ингэ зөндөө олон хүмүүс үзэж штэ. Олон монголчуудад сайн уу гэд хэлээрэй. Сайн уу? За хичээл нэгэлсэн гоё юм уу? Гоё. За. За онц сураарай заяа. За. Зөндөө их хүмүүс одоо энэ нэвтрүүлэг байхгүй юу? Цаана ингээд маш олон хүмүүс гадаад амьдарч байгаа монголчууд ингээд бүгд ингээд сонсоод үзээд хардаг юм мундаг нэвтрүүлэг хийдэг их ч байхгүй юу? Тэгээд ааваас нь ярилцлага авчих. Хөрхий сонирхоод. Зах зээл кино театрын хувьд бол ингээд Монголд одоо би түрүүн нөхцөл нь бүрдээ сайжирж ийн гэдэг чинь хамгийн түрүүнд наадах чинь. Тэгээд нөгөө сумын соёлын төвүүдийг аймгийн төвүүдийг кино театржуулна гэдэг чинь зах зээл нь томроод хүмүүсийг үздэг болно гэдэг чинь л кино урлаг ашигтай орлоготой болно. Киночд маань цалинтай болно, илүү сайн уран бүтээл ийм л гэсэн үг. Тэгээ одоо бол Улаанбаатарт кино театр бол нэг 10-аад кино театр байх шиг байна. Одоо Дархан Эрдэнэтэд сайхан өргөө кино театр маань нэгдэж байна. Энэ бол маш том даваа. Нэрээ тийм бахна шүү дээ. Тэгээ одоо нөгөө ашигын бас зөндөө уран бүтээлийн чиглэлээр хүмүүс ажиллаж чаддаг болно шүү дээ, тий. Одоохонд бол айгүй их тийм хөнгөн чанарын инээдмийн ч юм уу тиймэрхүү орлого олох кино их гараад ах шиг байдгийн, тий. Яг үнэ яг хит зах зээлтэй баригдсан тийм уран бүтээлүүд яалтчгүй зах зээлийнхаа хуулийн дагуу хийгдэж байгаа. Нөгөө бодлогоор хийгддэг кинонууд бол би түрүү хэлсэн яаманд байхдаа Монгол яг монголоор нь авч үлдэх нэг тийм Монголыг сурталчилсан тийм ээ. Монголоо сурталчилсан кинонуудыг л бид нар дэмжих хэрэгтэй байна. За өнөөдөр цаг гаргаад ийм сайхан зүйлүүдийг одоо бидний бас бүрэн ойлгоогүй, дутуу ойлгосон энэ төр дутуу болж байсан юмнуудыг бас залруулж ингэж гоё ойлголтууд өгсөн танд маш их баярлалаа. Гэхдээ манай нэвтрүүлгийн цаг бол арай дуусаагүй байна. Таныг бас олон гадаад байгаа монголчуудад олон одоо бидний үеийн залуучуудад ч гэсэн олон зүйлийг бас хандаж хэлэх байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр та одоо дөнгөж 43 настай. Тэгсэн хэрнээсээ хэм бүхний бас амжуулж чадхааргүй ийм их юм амжуулсан байна. Тэгээ бидэд ингээд нөгөө таны тухай судлаад уншиж байхдаа ийм хийсэн ингэсэн ингээд юмнуудыг ингээд ботсон чинь ийм богинохоо хугацаанд мэдээж л төрөөл шууд хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд 2001 оноос хойш л бараг хийсэн байх те. Тэгэхээр айгүй олон зүйлийг амжуулсан байлаа. Тэгээ та бол монголчуудын хувьд бол бахархал шүү. Яагаад гэвэл Монголын хамгийн анхны эрхтэй Холливуудад байрладаг драмын урлагийн их сургуульд академид суралцаад тэгээд энэ гадаадын мундаг зүйлүүдэд Монгол орноо төлөөлөөд монголчуудыгаа ингээд сурталчлаад ганц биеэрээ ингээд олон жил явсан чинь маш их баярлж байна. Тэгээд энийг бас олон гадаадх монголчууд бас мэдж байгаа. Тэгээд мдээгүй байгаа хүмүүс нас өнөөдөр нэвтрүүлгээс бас үзээд бие бинийгээ бас ингээд урамшуулахаас гадна дэргэд байгаа ингээд адилхан монгол хүмүүсээсээ суралцаасаа гэсний үднээс өнөөдөр таныг урьж оролцуулсан юм аа. Тэгээд ийм их зүйлийг энэ бас дээрээс нь хүүхдүүдтэй, гэр бүлтэйгээ хувийн амьдралаа зохицуулна, ажиллаа хийн, маш их зүйлийг амжуулсан байна. Маш их баярлалаа. Ингээд биднэрт үлгэр дуурайл болж байгаа. Тэгээ та бидний үеийн залуучууд болоо одоо үзэж байгаа нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс тандаад гоё өөрийнхөө бодож явдаг зүйлсийг ч юм уу эсвэл урмын үг ч юм уу тий. Тэгээ. За тэнгэрт тултал одоо намайг магтсан маш их баярлалаа. Одоо ойр тийм сайхан магтаал сонсоогүй юм байна. Тэгээд баярлалаа хэрвээ одоо тэгж харагддаг бол бас маш их баярлж байна. Одоо ингэж намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд бас баяр. Яагаад гэвэл гадаадд байгаа монголчууд гэдэг миний хувьд би ч өөрөө 5 жил гадаадд байсан маш ойрхон
маш сэтгэл зовлон бэрхшээл, жаргал зовлон бүгдийг би мэднэ. Одоо зүрх одоо мах ясандаа зүрх цусандаа шингэтэл би ойлгосон тэр давуу талын буюу сул талуудыг. Тэгэхээр та бүхэндээ бол би маш их сэтгэлийн хаттай байгаарай, цоглог байгаарай, өөдрөг байгаарай гэж би хүсмээр байна. Одоо миний унган багын сайхан найз нар мөн гадаадад амьдралын ирэхээр тийм ээ одоо бас амьдралаа дэвшлүүлчихье гэсэн бодолтойгоор амьдарж ийн гадаадад хүний нутагт одоо янз янзын ажил төрөл хийж ийн явж ийн одоо сурж байгаа ч байна хүнд хүчээр харбор ажил хийгээд зүтгэж байгаа ч байна тэгээд тэр ид дээр би очиод одоо ганц л юм хэлдэг за миний өгшөө за яаж ийн дажгүй юу тэгэл мэдээж тэд нар маань хүүхдээ бодно боловсралтай хилтэй устай бас айтайхан сайхан орчинд амьдруулчих юмсан гэдгээ бодно өөснөө нэг хүн шиг сайхан газар амьдрчий гэж бас боддог хүмүүс их байна тэгээд одоо миний анх гадагшаа явж ирснийг бодвол одоо чинь ер нь хоёр дахь үеийн гадаадын монголчууд төрөөд бий болоод нэлээд хугацаа өнгөрчих шиг болоо тэнд залуучууд бол одоо гадаад хүн шиг л одоо болж ийн л да. Гадаадууд л болж байгаа шиг. Тэгвэл мэдээж одоо нэг хаа байсан Вьетнамаас нутаг руугаа гүйж ирсэн морь байдаг шүү дээ. Одоо тэрэн шиг одоо монгол хүн бол нутагтаа л сэтгэлтэй байдаг юм шиг байгаа юм. Тэгээд тэр сэтгэлээ та хэд маань сайхан нэг уудалж өнгийж тэрийг харж олж авч ирж гаргаарэ. Зарим хүмүүс маань бүр тэрийгээ сайхан дарцсан ингээд тэрийгээ бүр цааш нь оруулсан гаргаж ингээд явж идэг хүмүүс бас их байгаа юм шиг санагддیں۔ Тэгээд одоо бүх дэлхийн монголчуудыг Монголдоо ирээрээ гэж л урайлмаар байна да. Та хэд маань 200-300 монголчууд, мянган монголчууд маань ингээд яваад өгчхөөр Монгол улс маань бас жоохон хэцүү байна. Яг үнийг хэлээ та хэд маань гадаадад юм үзэж нүд тайлсан, мундаг мэрэгжилтэй болсон. Айхтар одоо чадвартай ийм одоо 200-300 мянган хүний бүхэл бүтэн айран байна шүү дээ. Эх орон чинь та эдгүүгээ ер нь бас л чанга байна. Тэгэхээр та хэд маань бүгд Монголдоо ирж энэ Монгол улсаа хөгжүүлээд хамтдаа хэдүүлээ хөгжилтэй ядууралгүй, ажилгүйдлгүй ийм мундаг Монголыг босгоё. Хайд сэтийн тэнхээ гаргаад, зориг гаргаад ирээч. Монгол шиг улс шиг сайхан одоо нутаг устай, байгальтай, цэвэр цэнгэг агаартай, уудам сайхан тал нутагтай, уртын сайхан, дуутай ийм орон гэж байхгүй дэлхий даяар. Монгол хүн Монголдоо л ирэх чөлөөтэй байдгийн шүү. Та маань ажилтай, сургуультай, амьдралтай гэдгийг би ойлгож байна. Гэхдээ Монголдоо ирээд Монгол улсаа сайхан хөгжүүлнэ гэдэгт би бол бид нар ч зүтгэн та хэд маань ч зүтгээрээ би бол итгэлтэй байдаг. Тэгээд Монгол улс маш богино хугацаанд их хурдан хөгжих байхаа. Ингэж л одоо урайлмаар байна одоо. За таасан чи би бүр дотроос ингээд огшоол бүр тийч нэр амар их нутгаа сандаг байхгүй юу? Бүр ингээд явчихсан ингээд бүр тий. Харин тий. Би наадхыг чинь бүр хэлсэн шүү дээ. Би бол бас одоо Америкт 5 жил болоход яг дундуур нь ирж очдөг байсан. Гүй муу их нутгаа сандаг байж лөө. Бүр ингээл бүр хачин болоод л одоо тэгэл шүдэ зуугаад л одоо тэгэл. Тий шүү дээ тий. Тий. Тэгэл Монголдо буян тухай дээр буугаалын нисхийн буян тухайгийнхаа ингээл синк манай Монголын салхич нь ингээд бүр ингээд үйлч байсан, зунч байсан ингээл цохиол авдаг байхгүй. Тэгэл хаанч байдаг нэг юм одоо нэг юм одоо ингээд их тийм юу гэдэг вэ? Их сэрэг юм хүчтэй юм агаар хамрал одоо цоргоод л толгоор уучна ингээл толгой тархины суудч чинь ингээл задраал явчихдээ штэ. Тэгэхээр их нотгийн салхи гэж одоо тэгэл ихийн сүгээс ялталгаагүй сайхан юм байдэн штэ тэгээд. Хайд мэн Монгол улсаа бити орхиоч ээ л гэж гуймаар байна. Монголдоо сайхан ирээдээ бүгдээрээ. За манай нэвтрүүлэг маань шууд явагддаг нэг даваа талтай болохоор үзэгчид маань бас танаас өссөн асуулт асууж болдог. Тэгээд нөгөө тав дээр айгүй их ингээд дараалаад нөгөө завсраа авахгүй яриандаа ороод явснаас болоод зөндөө олон ингээд хүмүүсийн комментиг өгөөшиж чадсангүй. Тэгээд энэ дундаас түүгээд хэдэн комментиг танаас асуугаад үзэгчдээ бас хүндлээд
үзэгчдийн асуултыг танаас асууя гэж бодлоо. Тэгээд энд бол зөндөө хүмүүс танд хөдөлмөр агуу зүйл байдаг юм байлээ. Маш сайхан зүйл хийж байна шүү. Монголд боломж маш их байгаа. Тийм ээ, очмоор байна гэх мэт одоо комментэд ирсэн байна. За энэ дундаас болохоор танд бас амжилт хүссэн хүмүүс байна. За энэ дээр маш сайхан урамшуулалтай сайхан ярилцлага боллоо. За жүжигчин Оргил болон Positive Mongolia-с та нартай баярлаа гэсэн байна. За баярлаа бүгдээрэнд бас. За энэ дээр нэг хүн болохоор ингэж утсан байна. Хөдөлмөрлөж байгаа мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байгаа мөн авьяастай зөндөө хүмүүс байна. Одоо гадаад улсад даанч төрөөс соёлын бодлого, кино урлагийн тухай хууль бий болгох, түүнийг хянаж хэрэгжүүлдэг байх, яамтай, боловсон хүчинтэй байх хэрэгтэй байна л гэж хэлмээр байна да гэсэн байна. Аанна нэг. Үнэ. Одоо бид нар хийнэ. Одоо тийм бодлого барьж ажилланаа. Одоо яг хэлснээр дагуу бид нар тэрийг сайхан бодиттой ажил болохын төлөө зүтгэнэ. Тэгээд бас хүмүүс бас зарим хүмүүс сэтгэл дээрээ иймэрхүү зүйл хэлсэн байна. За Монголд болохоор үнэн үг хэлэхээр нийгмээс гадуурхагдаад байх юм байна лээ. Энэ л Монгол нийгэмд чирэгдэл болоод байгаа гэснээр лавг очоор эрхэм зай гэдэг хүн болсон байна. Үнэн тэр чинь нөгөө түрүүний миний хэлсэн коммент яам тамгын газруудаар дандаа фраг, цамаатан, садан яам юулаа нөгөө нам мамаараа хуваагдсан хүмүүс их байна. Тэгээд одоо энэ ажил местэн дээр очихын тулд одоо их бялдуучилдаг их одоо даргын цүнх мөнгө барьсан хүмүүс их байна. Үнийн шударгыг хэлсэн хүмүүсийг тоодгүй. Одоо хавчдаг, гадуурхдаг тийм юм байна. Тийм юм үнэхээр байна. Энийг одоо нуугаад юухгүй. Гэхдээ тийм юм байлаа гэдээ бид нэр бас шантарч болохгүй байна. Тийм биш хүмүүс бас маш их байна. Тэд нар маань ингээд Монголдо ирээд зүтгээд ингээд тэр харанхуй хар муухай юм эсрэг сөрөөд үгээ хэлээд дуграад ингээд босоо Монгол бичих шигээ босоо явах хэрэгтэй байна. Тийм учраас би та нарыг Монголдо ирээч л гэж уриад байгаа. Тэгвэл тийм хүмүүс чинь энд ганцаардаад байна. Би бас дөнгөж сая тантай ярилцахдаа энэ боцсон юм а гэж хэлээдгийг амжаад нэвтрүүлэг дуусгасан юм. Яа тэгэхээр би өмнө нь болохоор Монголд 90 гаруй жилийн түүхтэй кино одоо урлаг хөгжөөд 90 гаруй жил болж ийн эдрэгээд одоо нөгөө хэвлэл мэдээлэлээс ингээд сонсчоод аюу шүүмжлэлтэй сонсогддог ус ахгүй юу? 90 гаруй жил болчиход одоо бол кино урлагийн юм гэтэл гадаадынхан одоо солонгосын кино урлагийн хэдэн жилийн түүхтэй илээ. Тэгтэл одоо тэр орных ямар үлээ, энэ ямар үлээ гэтэл Монгол бас 90 гаруй жилийн түүхтэй гэж баярлал тэмдэглээд байдаг. Үнийн эрэг дээр кино нь үнэхээр юм доошоо байна гэж боддог байсан юм. Тэгтэл өнөөдөр би тантай сая ярилцаад бодол өөрчлөгдөж байна. Яагаад вэ гэхээр Монгол улсаас өөрөө ингээд бодлогоор зохицуулж өгөөгүй учраас хичнээн урлаг уран бүтээлчд нь хичээгээд бол яа харахгүй амьдралын эрхэнд одоо иймэрхүү байдалтай байхаас өөр аргагүй байгаа мэн гэдгийг ойлголоо л та сая. Тэгэлгүй яах вэ? Одоо бид нар чинь 90 онд өмнө нь бол төр засгийн бодлого одоо нэг улсаас хараат одоо Оросын холбооны улсын одоо бараг л дагуул улс маягийн байлаа шүү дээ. Одоо улс төрийн хувьд бол. Тэгээд 90 онд бол арчсан хувьсгал гарснаас хойш бүрэн одоо тусгаар тогтносон бие даасан эдийн засагтай ийм улс болсон боловч нөгөө эдийн засгийн бодлого зах зээлийн бодит байдал маань одоо 0 бүр хасах байсан учраас бид хэд яг хөө 90-ад онд бол юун кинотой мантай байсан байх л та. Зангуун дээр давснаас өөр юм байдгүй байлаа шүү дээ. Идэх одоо хоолны асуудал чинь киноны тухай бодох завж хөлөө өгдөггүй юм шиг байна. Гэхдээ Польш улс, Исланд улс гэдэг улсууд бол төсвөөсөө соёл урлаг киног бол хизээч ямар ч нөхцөлд хасдаггүй гэж. Мөн Чест яг гэвэл энэ нөгөө соёлын дархлаа нөгөө хэлсэн улсын дархлаатай шууд холбоотой гэж. Черчилл 2 дугаар дайны үед Черчилл ерөнхий сайд дээр Английн ерөнхий сайд дээр Уинстон Черчилл дээр ороод соёлын одоо төсвийг хасах гэтэл Черчилл заавал асуусан байдیں۔ Яагаад энийг хасах гэж байгаа ингээд. Гэхдээ тэгээд эн чинь дайн болж штэ. Энэ соёлын одоо асуудал энд одоо дайн болж хахад ямар хамаатай ингээд тэгэхэд тэгээд соёлын асуудал хамаагүй бол бид нэр дайн хийгээд яах юм гэж хариулж ирсэн. Тий.
энэний ч одоо соёлын энэний чинь төлөөл байж байгаа шүү гэсэн утгатай. Тэгээ бас нэг яг тодорхой хэлж чадаагүй байж магадгүй гэхдээ ийм утгатай өгөөд хэлж байсан. Польш, Исланд бол одоо хамгийн хүнд эдийн засгийн хямралтай үедээ ч гэсэн соёлын төсвөө танддаг. Тэгэхээр одоо нэг бодлоо өөрийг чинь яг зөв одоо ингээд нөхцөл байдал ийм учраас л кино урлаг маань хөгжөөгүй байхгүй юу. Тэгээд энэ төр засгийн одоо удирдлагууд одоо энэ их хурлын гишүүд, яам тамгын газрын бодлого хариуцсан хэрэгжүүлж байгаа хүмүүс бол энийг л их сайн ойлгох хэрэгтэй юм байна л та. Ер нь гэхдээ ойлгож эхэлж байгаа. Тэгээд соёлын яамаа яаралтай л уулын болж өгөөж байгуулах хэрэгтэй юм байна. За энэ бол жоохон позитив мэдээ байла тий. Сая бас жоохон юу ярьчихлаа. За тэгээд өнөөдөр та бидэнд цаг зав зарцуулж өнөөдрийг гаргасанд маш их баярлалаа. Тэгээ Монголын цагаар орой болсон ч гэсэн гэр бүлдээ зохицуулах цагнаасаа бас олон түмэндээ гадаад монголчуудаа зориулсан маш их баярлалаа. За тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Тэгээд та бас ярих гад мартсан ч юм уу эсвэл амжаагүй хэлж амжаагүй гэнтэр байвал одоо та хэлж болно. Тийм би бол одоо ер нь ярих гэж бодож ирсэн бүх юмаа ярьчлаа. Тэгээд хамгийн сүүлд нь та бүхэндээ чамд танаа гэр бүлийн хүнд одоо та хоёр хамтарч нэвтрүүлгийг хийдэм байна. Маш их баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Сурлагт нь өндөр одоо амжилт хүсье. Мөн үдсэн энэ гадаад байгаа бүх монголчуудаа ажлын сургалтын маш өндөр амжилт хүсье. Тэгээд ер нь хэлэх гэжсэн бүх юмнуудаа хэлчлээ дээ. Тэгэхээр давтаад л одоо та бүхэн маань ирээч. Ирээч. Яагаад гэвэл одоо та нар ер нь яг үндэ хэлэхэд штэ иржээж Монгол улс маань бас илүү хурдан хөгжих гээд байна. Та нар наад гадаадын өндөр хөгжилтэй боловсралтай газруудаас хуримтлуулсан туршлагаа өвөлтлөөд Монголд их нутагтаа ирээд энчээ хичнээн хэцүү хүнд байсан ч гэсэн одоо ирээд энчээ ажиллаж амьдрах хэрэгтэй байна. Тэгжээж Монгол улс хөгжих гээд байна. Яг энэ бол өстой зайлшгүй үнэм. Тэгэхээр 2-300 мянган монголчууд маань ирээчээ Монголд. Одоо өнөөдөр 9 сарын 2 нь одоо 11 хоногийн дараа 17 жил болсон миний ах Америкээс ирж байна. Монгол руу бүр ирж байгаа. Тий, бүр ирж байгаа. 17 жил одоо цэргийн алба Америк таагаад. Тэгээд энд ирж байна. Тэгэхээр би бас их баяртай байгаа. Энтэй холбогдуулаад тэгээд та бүхэн маань одоо тэр Европын, Азийн, Америкийн улсуудаас авсан бизнес яаж хийгддэг, шударга ёс гэж юу байдаг, төрийн байгууллага яаж ажилладаг гэдгийг бие махбар толгой тарихаараа мэдэрсэн хүмүүс Монголдо ирээд энийг хэрэгжүүлээч. Тэгэхгүй бол бид нар шиг та нар шиг туршлагатай юм хүмүүс дутагдаад байна. Хэрэгтэй байна та нар минь. Тэгэхээр Монгол их орн чинь та хэдийгээ хүлээж байгаа шүү. Тэгээд хэдүүлээ Монголоосоо дэлхий рүү гарья. Монголоо босгоод Монголоосоо дэлхий рүү гарья. Монголдо ирж очдөг ийм дэлхийн хүмүүс болёо л гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээ бас таслахаас өмнө танд бас нэг зүйлийг нэмээд тайлбарлая. Манай энэ төслийн харалталт болохоор ойролцоог 30 гаруй залуучууд байгаа. За зөвхөн манай гэр бүлийн хүн битэрвч дээрээс нь 30 гаруй залуучууд байгаа. Тэгээд нийтдээ 25 орноос өөр орноос Positive Mongolians төсөл маань нэгдээд онлайнаар бүгдөө өөр өөрсдийнхээ чадах мэдэх ойлгосон юмнуудаа ашиглаад онлайнаар дамжуулаад бусад монголчуудтай ингээд мэдээллээр мэдлэг түгээхээр ингээд хамтарсан байдг юм аа. Тэгээд бид одоохондоо яг зөвхөн онлайнаар ингээд юм яриад мэдээлэл өгж байгаа боловч эхнээсээ одоо ингээд Норвегиас жишээлбэл манай төлөөлөгч маань Монгол руугаа буцаар болж байгаа. Ингээд эхнээсээ ерөөсөө Монгол руугаас явж байгаа. Тэгээ манайд бас ийм төсөл байгаа шүү гэдэг бас танилцуулаад хэлчихье. 28 гаруй залуучуудад бас баярлалаа. За тэгээ өнөөдөр та цаг зав гаргаад нэвтрүүлэгт орсон маш их баярлалаа. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. За баярлалаа. За баярлалаа. Манай жудооч За үзэгчид маань нэвтрүүлгийн маань үзсэн баах. Тэгээд хин хөнгөөл нутгаа санаж байгаа, нутаг руугаа явмаар байна. Нутаг гээл сонсохоор Монгол гээл эсвэл нэг Монгол дуу сонсохоор ч юм уу ингээл дотор огшоол хоолоо молоо зангирах гэдэг учраас амар их бие барьдаг.
За тэгээд нэг жоох асуудал болонгууд л ерөөсө Монгол руугаа ингээл гүйчмээр санагдал, явмаар санагдал тэгдэг зөндөө асуудлууд хүн болгонд байгаа гэж бодож байгаа ганцхан надад биш. Тэгээд бүгдөө хатуучлалтай байгаад сурах юмаа сайн сурч авчаад мэдэх юмаа мэдэж авчаад хэлийг нь сурчаад соёлыг нь ялгааг нь мэдэж авчаад их нутгаараа мэдээж буцна. За тэгээд хамгийн гол нь бид нар энэ хугацаанд чимээгүй одоо тал талтай ингэ ажиллаад авах биш. Сурсан мэдсэн юм дор доор нь манай нэвтрүүлгээр холбогдоод та яарч болноо. Манай нэвтрүүлгээр дамжуулаад Монголд байгаа хүмүүст болон гадаадд байгаа бусад залуучуудаа олсон мэдсэн хэрэгтэй зүйлүүдийг хэлж ээж болноо. Нээлттэй. Тийм л учраас Positive Mongolians онлайн төсөл гэдэг юм байгаа юм шүү. Тэгээд бүгдөө яг одоогийн нөхцөл байдал шууд ингээд Монгол руу нүүж очиод амьдраад ингэх боломжгүй. Сурж байгаа, ажиллаж байгаа одоо ингээд ямар нэгэн зүйлийг хүлээж иж болно. Тийм учраас манай төсөлтэй та бүхэн нэгдээд биеэрээ очиж чадахгүй байгаа ч гэсэн сэтгэл санаагаараа өөрсдийнхөө мэдлэгээрээ бусдад тусдын болж болно шүү. Мэдлэгийн хандив өргөж болно. Тийм учраас та манай нэвтрүүлэгт оролцож болно. Хүн бүхэн нээлттэй. Тэгээ өөрсдийнхөө хүн болгоны амьдрал дээр байдаг өөрсдийнхөө хуримтлуулсан туршлагаасаа үндэслээд манай нэвтрүүлэгтээ та тэр бүхнийг хуваалцаад бусаддаа мэдээлэл өгөөрэй. Тэр нь тэр хүмүүстэй биднэрт мэдлэг болоод ирэх юм шүү. Тэгээд энэ нэвтрүүлгийн ач тусаар манай гэр бүл болон манай төслийн хүмүүс маш их зүйлийг ойлгож мэдж байгаа. Тэгээд 7 хоног болгон өөр хүмүүстэй уулзаад тэднээс ингээ өөрөөр бодол өөр зүйлүүдийг сонсох бүртээ тийм шүү гэж нэг бодож хоёрыг тунгаадаг учраас энэ нэвтрүүлгийг хизээж ингээд зогсоохгүй өршөөлөд тасруулахгүй хийх болноо. Тэгээд үзэгчид та бүхэн ч гэсэн тасралтгүй үзэж байгаарай. Та манай нэвтрүүлгийн бусад дугаарыг үзье гэвэл www.positivemongolians.com гэсэн сайт руу ороод манай нэвтрүүлгийг бусад одоо оролцогчдын маань дугаарыг үзэж болно. За нөхөд бас энэ дугаарыг үзэж болно. За одоо харин нэг зар дуулахад маргааш нэм гараг өдрийн Шведийн өдрийн 3 цаг Монголын оройн 9 цагаас манайд бас нэгэн сонирхолтой болон хүндтэй зочин оролцох гэж байгаа. За энэ хүмүүс болохоор одоо Монголд хамгийн анх удаа юуны ноён улаан аврыг гэсэн энэ хөдөлгөөнийг анх үүсгэж эхлүүлсэн байсан Ганбаатар гэдэг хүн байгаа. За фэйсбүүкээр хүмүүс хөвшлээд таньдаг Жана Габи гэсэн фэйсбүүктэй хүн байгаа. За энэ хүмүүс болохоор бас зөндөө олон зүйлсүүдийг бас хийж амьдрал дээр хэрэгжүүлж яваа. Тэгээд ер нь анзаараад тахад урлаг соёл одоо босод төрлийн эсвэл улсын хурлын гишүүн ч юм хүмүүс нь ингээд олонний өмнө байдаг боловч өчнөө олон мундаг монголчууд маш их бахархам зүйлийг хийж байгаа хэрнээсээ мөрөөрөө амьдраа чимээгүй ингээд ажиллаа хийгээд өөртөө амьдралаар амьдраа байж идэг. Бидний суралцах ойлгох хэвээр маш олон зүйлийг мэддэг мундаг хүмүүс бол чимээгүй амьдарч идэг юм байна. Тийм учраас та бүхэн өөртөө холбогдорой. Бас бид нар та бүхнийг олоод нэвтрүүлэгт оролцуулах болно. Тэгээд бие биенээсээ холын хүнээс биш ойрхон нэг хэлээр ярьдаг нэг соёлтой монголчуудаасаа суралцгаая. Тэгээ онлайнаар суралцах боломжтой болсон. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.